яг шууд утгаараа Монголд одоо худалдаа жижиггүй учраас нөлөөлөх нь хэдий багч гэсэн Хятадтай холбоотойгоор дам нөлөө Монголд бол нэлээдгүй том эрсдлүүдийг дагуулна гэж харж байна. Та ер нь юунд хамгийн их санаа зовж байгаа вэ? Би бол одоо энэ чинь нөгөө бид нар нөхцөл байдлаа эхлээд ойлгох хэрэгтэй. Яг юу болоод байгаа юм гэдгээ тийм. Тэгэхээр одоо Трамп бол гарч ирэх бодлогын одоо хувьд бол энэ худалдааны одоо юу одоо тарифтаа чангаллаа шүү дээ. Гэтэ мэдээж дэлхийн хамгийн том эдийн засаг Америк, хоёр дахь эдийн засаг бол Хятад. Тэгээ энэ хоёрын худалдааны дайнаас үүсээд буцаагаад Монголын эдийн засагт яаж нөлөөлж байгаа юм бэ гэхээр Хятад өөрөө бол одоо Америкийн нэгдсэн улсаас Хятад улс бол 150 орчим тэрбум долларын одоо худалдаа авалт хийдэг. Нөгөө талдаа нөхөд бол нэг 450 орчим тэрбум долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тийм. Тэгэхээр Трампын гол бодлого бол мэдээж бол энэ худалдааны 300 тэрбум долларын алдагдлыг нөхөх эргүүлээд ер нь бидний энэ одоо эдийн засгтэр том дэлхийн том эдийн засгтэр байгаа одоо энэ худалдааны оролцож байгаа хамгийн их алдагдал үлээж байгаа улс орнуудад бид нэр тариф тогтооно гэдгийг байдлаар ингээд үргэлжилж шít. Гол нөхцөл байдлын хувьд бол яг өнөөдрийн ингээд харахад бол мэдээж Хятад бол одоо илүү давуу талтай байр суурьтай байгаа гэж бидний зүгээс бас харж байгаа. Угаасаа ч тийм байгаа. Харвардын нэг судалгаан дээр харж байхад бол бараа бүтээгдэхүүний өөрийнх нь одоо тэр нийлүүлж байгаа ноу хав инновац нэвтэрсэн юм ингээд харахаар Америк бол Хятадаас юу авч ийнө гэхээр газрын тос тийм. Одоо Хятад руу нийлүүлж байгаа газрын тос заамаа одоо шар бурцэг тийм соёо байна. Гэх мэтчлэн ийм одоо бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нийлүүлж байгаа. Нөгөө талд нь кино контент тийм энэ зүйлүүдийг нийлүүлж байгаа. Хятад өөрөө Америк руу нийлүүлж байгаа гэдэг ингээд харахаар технологийн дандаа шийдлүүд технологиуд нийлүүлж байгаа. Мэдээж электрик одоо эд ангууд тийм за компьютер хувцас гэх мэтчлэн ингээд дөрвөн зүйлүүд нийлүүлж байгаа. Тэгэхээр эндээс нөгөө харахаар тэр PCI гэдэг индексээр нь харахаар бол Хятадын одоо Хятадаас Америкийн авж байгаа зүйлүүд бол дандаа технологи ноу урт хугацааны хөрөнгө оруулалт хөгжүүлэлтийн хийсэн зүйлүүдийг авч байгаа. Гэтэл шатхуун одоо энэ одоо соёо бин гэдэг маань шар бурц гэдэг бол тэрэнд одоо өрсөлдөх гэдэг юм уу тэр бүтээгдэхүүн талтаа бол орлого одоо өөр улсаас хангаж болцоотой байна. Тэгэхээр биний зүгээс харж байгаа зүйл бол өнөөдрийн энэ худалдааны данд бол Америк давуу талтайгаас илүү харагдаж байгаа болохоос биш яг бодит байдал дээр Хятад бол үнэхээр давуу талтай. Хятад бол сая бол үнэхээр яг ингээд 125% татварын эсрэг хятад тавьж байна. Америк 145% тавьж байна тийм. Тэгэхээр энд бол эргүүлээд Америк бол мэдээж одоо энэ технологийн хувьд бол тэгээ дандаа инновацийн хувьд ингэж хөгжиж ирсэн улсын хувьд одоо хэмэл оюун ухаан дээр өрсөлдөж байгаа энэ том улсын хувьд бол энэ яг гол түүхийдүүдээ өөрсдөө хөгжүүлнэ, өөрсдөө хийнэ. Ахаад хөрөнгө оруулалтаа инэ гэдэг бодлогын хувьд бол үнэхээр бүтэхгүй. Энэ бололцоо байхгүй. Тэгээ энэнийхээ эсрэгээрээ тэр одоо түүх одоо цахилгаан тоног хөрөмжнөр л татвар нөлж шít. Тэгэхээр би бол эндээс юу харж байгаа вэ гэхээр Хятадын хувьд бол өмнөх тэр Трампын 2018 оны бодлогын одоо тэр тарифын бодлого дээр бол тодорхой импакт авч ирсэн. Одоо нэг юм эсрэгээр байгаа байхгүй. Дэлхийн бүх оронд тариф тавьчлаа Трамп. Тэгэхээр би эндээс юу гэж харж байгаа вэ гэхээр Америкийн эдийн одоо энэ бодлогын бодлогоос болоод Хятадд одоо эдийн засгт уналтанд орно. Хятад одоо яг Америкийн одоо Хятад руу Америкийн нийт худалдааны 10% хангаж байгаа ийм том одоо юуг алдаж байна гэж бодож байгаа бол үгүй. Би бол эсрэгээр харж байгаа. Тийм учраас энэ юу гэж хэлж байгаа нь гэхээр өнөөдөр Европын холбоо, өнөөдөр Канада, Мексик энэ улсууд бол бүгдээрээ Америкаас авдаг байсан. Америк руу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ Хятадтай харьцах болцоотой болж байна. Хятад өөрөө өнөөдөр Европын холбоотой илүү найрсаг болоод эхэлж байна. За магадгүй одоо ингээд бус тусуудтай яг түрүүний бидний хэлдэг технологийн нийлүүлэх. За магадгүй эргүүлээд соёо бинэ өөрөөс газраас авчиж чадчихжээ тий. Газрын тусаа авчиж чадчихжээ. Гэх мэтчлэнгээр Хятадын хувьд бол өнөөдөр Америкаас илүүтэй тэр 10%-ийн гадаад худалдааныхаа одоо хумигдах байгаа орон зайг бусад улсуудаар нөхөж чадна гэж би бол харж байгаа. Тэгэхээр Трампын бодлогын хувьд бол энэ өнөөдөр урт хугацаанд Америкийн тэр агуу байлгах бодлогын хувьд бол зүв байх магадaltaй. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд бол Америкийн 300 сая хүн ам энэ өндөр технологиг 30 жил хөгжүүлсэн 1.3 тэрбумтэй хүнтэй энэ том эдийн засгтай ажил хүчний зардал багтай улстай өрсөлдөх гэж юм хийж байгаа бол энэ бол өнөөдрийн богино хугацаанд бол би арай одоо бодлого хэрэгжих бололцоогүй байх гэж харж байна. Хятадын эдийн засаг бол энэ Америкийн худалдааны дантай холбоотойгоор актер бол би агшина гэж харахгүй. Хятадын эдийн засаг агшихгүй байх, Хятадын эдийн засаг өөрөө сайн байх нь бол бидний хамгийн том одоо дам нөлөө. Бид нэр Хятадыг л харж байгаа. Бид нэр бүх бараа бүтээгдэхүүн үйлчилгээг Хятадаас авч тийш нийлүүлж. Тэгэхээр би бол актер яг энэ одоо геополитикийн нөхцөл байдал Монголын эдийн засагт шууд хүчтэй өнөөдрийн ийм том импакт бол харьцангуй гайгүй байх гэж харж байна. Тэгэхээр ер нь бол Goldman Sachs, UBS зэрэг том банкнууд Хятадын эдийн засгийн өсөлт юун тав за бараг 3%, 3.4% гээд UBS бараг хамгийн одоо бүрхэг төсөөлийг танилцуулж байгаа. Харин тав бол
магадгүй 5% ч одоо давах боломжтой гэж. Сая өнөөдрийн баг мэдэн дээр гарсан байсан үү 5.4% хятадын эхний үлрэл 5.4% гэж тэгээ нэгдүгээр үлрэлээр гарч ах шүү. Тэгэхээр сая яалч аргагүй нь худалдааны дантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний нөөцлөлттэй хэрэглэлтүүд юмнууд явж байгаа. Тодорхой хэмжээний одоо энэ шилжилтүүд явж байгаа. Би бол яг хаа ер нь бол бид нар ч гэсэн хятад бол нэг 5% зорилт барьж байгаа шүү. Тэгээд олон улсын байгууллагууд бол мэдээж доошин тавьж байгаа. Тэгээд бидний хувьд бол энэ нэг 4.5% эдийн засгийн өсөлтийг бол хятад улс бол хадгалаад үлдчих ийм болцоо байгаа гэж харж байгаа. За энийг дагаад мэдээж тодорхой хэмжээний манай улсын эдийн засгийн одоо өсөлтүүд бол дагаад явах гэж харж байгаа. Тэгэхээр нөөцний үн буурч байгаа нь мэдээж гол асуудал болж байгаа гэдэг. Сүүлийн 4 сар гарснаас хойш Монголын иргэн мэрж арилжааны журманд өөрчлөлт оруулаад нөөцний экспорт тав хэмжээний хувьд бол эргээд нэлээдгүй эрчимцэн дүр зурагтай уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа бол нэлээдгүй одоо сэргсэн байсан. Тэгэхээр таны хувьд яг энэ тал дээр ямар хүлээлттэй бол 2025 оны төсөвт магадгүй тодтгол хийх эрсдэл ажмаар одоо буурна гэж харж байна уу? Би бол төсөв дээр бол тодтгол хийгээсэй гэж хүсэж байгаа. Өнөөдөр бид нар мэдээж алдагдлгүй төсөв батлаад өөхөндөө гэж ярьж байгаа ч гэсэн өнөөдөр өнгөрсөн одоо төсвийг харах юм бол бид нар одоо 5 гаруй их найд төгрөгийн төсөв өсгөцсөн тий. Энэ талдаа урсгал зардал маань өөрөө бас дагаад өссөн явж байгаа. Тэгэхээр нийт урсгал зардлаа харахаар бид нар 29 их найд төгрөгийн урсгал зардал байгаа бол тэрний 88 орчим хувь нь бол дандаа бидний хэлдгээр OPEX байгаа байхгүй одоо цалин үлс тий энэ ажил үйлчилгээний төлбөрүүд ч. Гэтэл бид нар CAPEX талдаа харахаар нэг 12% одоо ингээд төсвийн одоо төсөө баталсан. Тэгээ бид нар төсөөг хинаач танаач гэдэг ингээд тодорхой хэмжээний шийдлүүд ярихад одоо төр зэсэг дээр ярьлаа шүү дээ. Төр зэсгийнх нь ярихад ингээд харж байхад бол илүү CAPEX талаас. Өнөөдөр эдийн засгийн хувьд бол яг энэ CAPEX талаас хасаа илүү OPEX талдаа одоо бид нар үйл ажиллагааны зардал талдаа илүү таналтай хийгээд энэ төсвийнхөө одоо энэ инфляцид одоо дарамт өгöd байгаа. Тэгээ мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлээд байгаа. Энэ тал дээр тодорхой хэмжээний одоо төсвийн одоо тодтгол хийж одоо хэмнэлтийн өс рүүгээ шилжээсэй гэдэг бол харж байгаа. Хоёрдугаарт бид нар яг эдийн засгийн өрөө гүйцэтгэх гол төслүүд гэж ярина. За гол одоо бүтээн байгуулалтууд гол үйл ажиллагаа энэ бизнесүүд дагаад тэнд ажил үйлчлэгээнүүд авч яадаг энэ талынхаа эдийн засгийн өрөө гүйцэтгэх одоо энэ CAPEX-уудаа илүү эренблээд илүү тэр тал руугаа хөрөнгө оруулалтуудаа энэ төсөө зөв зохистой зарцуулаасаа гэж бол харж байгаа. Тэгэхээр ер нь бол дотооддоо хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудаа тэмдэглэх шаардлагатай гэж байна. Тэр нь бол яг одоо бол ийм л явж байна. Мөнгөний инфляци барих гээд бид мөнгөний бодлого дээр хатуу бодлого барьчлаа. Эргүүлээд банкуудын зээл олгох хэмжээ, за зээл олгох бололцоо, за нөгөө талтай хүүний хэмжээ энэ бүх зүйл заавал байх тэр бүгдэн дээр хязгаарлалтуудыг тодорхой хэмжээнд төв банкнаас барьж байгаа нь зөв. Сая инфляцны бага хэмжээний бууралтай гарч явах шиг байна. Харин эргүүлээд өшөө бидний одоо энэ эдийн засгийн унахгүй байх, инфляци актер алдчихгүй байх дээр илүү төсөв талаасаа, төр талаас нь засаг талаасаа би илүү их одоо санаачлагтай ажилласаа гэж хараад байгаа. Бизнесийнх нь бол илүү хөндлөлтийн морин руу шилжчихлээ шүү дээ. Одоо банкуд ч зээлийн олголтыг нодон багасч чинь. За эргүүлээд санхүүгийн зохицуул орон дээрээс бас энэ хэрэглээний зээлийн одоо тэлттэй холбоотой тодорхой хэмжээний акцууд авч чинь хязгаарлалтууд авч чинь. Одоо тэгвэл эргүүлээд энэ бизнесийнх маань тодорхой хэмжээний худалдааны эргэлтийн маань ингээд агшиж байгаа хэлбэртэй бол нөгөө талдаа төсөв талаас одоо тодорхой хэмжээний акцууд аваад ингээд аль болох бидний одоо энэ экспорт хийгээд байгаа нүүрсний маань үн унтсан. Бид нар бит хэмжээгээр энийг нөхөж чадах юм бол окей тий одоо сайн байж болно. Гэхдээ энэ бол бас тийм одоо дардан амархан хийгдчих зүйл биш байгаа. Энэ цаг мөчид бол тодорхой хэмжээний төсвийн тодтоглоо хийгээд засаг талаас тодорхой хэмжээний зардал дээр хянаад бизнесийн орчныг аль болох илүү одоо хомчихгүйхэн байдал дээр ажилласаа л гэж бодож байна. Тэгэхээр Азийн хөгжлийн банкнаас энэ онд Монгол улсын эдийн засаг 6.6 орчим хувиар өснө гэж таамагласан байгаа. Тэгэхээр таны хувьд магадгүй энэ өсөлтийг огцом доош татах гинтийн шок гарч ирэх боломжтой гэж харж байгаа. Ер нь юунаас одоо илүү бодолцож байх хэрэгтэй бол юу штэ одоо эдийн засгийн өсөлт гэдэг чинь юу гэлж байгаа тийм ээ бид нар мөнгөний нийлүүлэлт за ингээд ажил үйлчлэгээний одоо энэ зүйлээдсэн явж байгаа. Тэгэхээр ер нь бол Азийн хөгжлийн банк за Төв банк гэдэр бол илүү өдөр төсөл засгийн газар ч гэсэн илүү өдөр төсөл 7% тий гэдээ явж байгаа. За бидний хувьд бол манай компанийн хувьд бол манайх бас Үндэсний инвестиционс гэдэг одоо дата судалгааны компанийн хувьд бид нар өнгөрсөн жилийн төсөөллийг бол 5.5-аас 5.5-ын хооронд гэж тооцчихсон. Бид нар бол харьцангуй одоо багаар бодож байгаа. Гэхдээ өнөөдрийн яг ингээд нэгдүгээр удирлын байдлыг харж байгаа. За ингээд геополитиктэй холбоотой, яг нүүрстэй холбоотой гэдэг юм. Энэ гол бидний орлого дээр нөлөөлж байгаа зүйлүүдийг ингээд харахад бол бид нар эсрэгээ өшөө бууруулж байгаа. Бид нар бол 4.5-аас 5% хооронд Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилийнхаа төлөв дээр байж чадах болов гэдэг юм төсөөлөлтөй байгаа. Тийм учраас бид нар
өнөөдөр яг энэ одоо зах зээлийг хомж байгаа, мөнгөний хатуу бодлого барьж байгаа, эдийн засгийн өсөлтийг сааруулж хагаад инфляцийг одоо барьж байгаа энэ бодлогоо хэрэгжүүлээд явах бол эдийн засгийг бол тэгж одоо бидний өсөж байгаа 7-8% дээр бий болох хэрэггүй гэж харж байгаа.